Сайн байцгаана уу? Англитай бэр хөтөлбөрийн оролцогч намайг. Би өнгөрсөн 12 сард А1-ийнхаа сертификатыг авсан гээд бичлэгэнд орж исэн. Тэнцэн харуугаа аваад тэгээд өмнө сар сертификатаа ингээд багтаад байна. Тэгээд би 2 сарын 24-нд сая визэндээ ороод тэгээд 28-нд миний виз гараад тэгээд цагаан сарын амралт гээд би өнөөдөр 3 сарын 5-нд өнөөдөр паспорт очиж тавьсан байгаа. Хийнэ. Миний виз ингээд гарчихсан. Тэгээ би одоо 3 сарын 10-нд явах гэж байна. Би ингээд 8 сараас хойш хүлээсэн цаг мөчмөн ингээд ирсэн амар би баяртай байна. Би яг 12-өө төгсөөд би яг мэргэжлээ сайн сонгоогүй байсан. Тэгээд яг юу ихээ мэдэхгүй байсан болохоор энэ хөтөлбөрийг олж мэдээд энэ хөтөлбөрөөр явахаар шийдсэн. Тэгээд тэрэндээ ч гэсэн амар баяртайгаа амар хамгийн зөв шийдвэр гэж бодогдчих. Тэгээд амар харамсах зүйл байхгүй. Одоо би шинэ орчинд шинэ зүйл үзээ, шинэ хэл сураа. Тэгээд амар гоё байх болно. Миний охид залуучууд бүгдээрээ энэ хөтөлбөрт нээлттэй. Тэгэхээр үнэхээр яг юу их арай ингээд мэдээгүй байгаа болвол апер хөтөлбөрийг судлаад үзээрэй. Баяртай.